Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө вебинарыг эхэлцгээе. 12 цаг болсон байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр болвол юуны тухай ярих вэ гэхээр Excel программын математикийн хичээлд тусгайлан зориулагдсан арга барилууд, хэрэгслүүдийн тухай ярих болно. За би скрин шеэр хийгээдхий. За Excel программын тухай ерөнхий ойлголтуудыг болвол өмнөх вебинаруудаар бол ярьсан байгаа. Хэрвээ танд өвшөө дэлгэрэнгүй мэдээлэл зөвхөн математикийн тухай биш, Excel программын тухай талаарх мэдээлэлүүд хэрэгтэй болвол өмнөх нэг дахь болон хоёр дахь вебинарын бичлэгүүдийг YouTube channel-аар ороод сонирхоорой. Өвшөө бас мандлаа багш гэсэн Facebook-ийн пэйж хуудасаар эсвэл IXL with Mandla багш гэсэн Facebook-ийн группээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За өнөөдрийн тухайд бол бид нар зөвхөн IXL математикийн онцлог чанаруудын тухай дэлгэрэнгүй ярилцах болно. За Excel математик гэж юу вэ? За ерөнхий ойлголт Excel програм маань болвол core буюу үндсэн хичээлүүдийг санал болгодог. Дээрээс нь span hell гээд ингээд энэ жилээс эхлээд биологи болон өөр хичээлүүдийг нэмж байгаа. Миний зүгээс санал болгодог хоёр төрлийн хичээл болвол сонголт бол language arts буюу англи хэлний хичээл байгаа. Тэгээд дээрэс нь математикийн хичээлүүдийг болвол жилийн аккаунт санал болгодог. За тийм учраас зөвхөн математикийн хичээлд зориулсан хэсгүүдийн тухай өнөөдөр ярих болно. За Excel математик нь жишээ нь цэцэрлэгийн буюу pre-K гэсэн ангиас ахуулаад 12 дугаар ангийг хүртэлх бүх улсын мужуудын стандартууд ерөнхий ихэнх текстбукүүд сургалтын хөтөлбөрүүд бас олон танигдсан нийтлэг хэрэглэгддэг тестүүд SAT гэх мэт тэднэрт зориулсан бүхэл талаар өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад хөтөлбөрөө гаргах боломжийг эцэг эхчүүд сурагчдад олгодог ийм програм байгаа. За үндсэн ур чадвараас нь эхлээд агсан түвшний ойлголтууд хүртэлх хичээлийн бүх түвшинд олгогдно гэдэг. За тэрийг бүгдээрөө дэглэгрэнгүүгээр харъя. Математикийн хувьчилсан хөтөлбөр яаж гаргаж авч болох вэ? Математикийн хувьчилсан хөтөлбөр гэдгийг эхлээд нь тайлбарлая. Хувьчилсан хөтөлбөр гэхээр юу гэсэн үг вэ зэрэг жишээ нь миний сурагч 8 дугаар ангийн хүүхэд байх юм бол зөвхөн 8 дугаар ангийн хичээлийг Калифорни мужийн хүүхдүүд Калифорни мужид байгаа хичээлүүдийг үзээд зогсохгүй өөрийнхөө ур чадварын түвшинд тохируулаад сургалтын хөтөлбөр гаргаж авна гэсэн үг. Ингэж гаргаж авахдаа бол надаар дамжуулаад гаргаж авч болно. Ихэнх тохиолдолд бол өөрөө энэ програмыг хэрэглээ сурцсан байхад өөрийнхөө хэрэгцээнд хүссэн үедээ хөтөлбөрөө шинжилгээд явах боломжтой ийм програм байгаа. Хүчилсэн хөтөлбөр жишээ 8 дугаар ангийн хүүхэд маань айлгуурын эцэгт 8 дугаар ангийнхаа түвшинд хүрсэн ур чадвар сайтай ийм хүүхэд боловч тооны арга барил дээр аргачлал дээр жоохон тутмаг эсвэл academic language academic шинжлэх ухааны хэлнээсээ болоод өгүүлбэртэй бодлогууд дээр геометрийн ажлууд дээр жоохон тутмаг ажиллаж байгаад 6 дугаар анги 5 дугаар ангийн түвшинтэй байж болно тийм үү. Тэгэх юм бол зөвхөн 8 дугаар ангиас өгөх хичээлүүдээр биш үнэхээр сургалтын ур чадвар дутагдаа байгаа геометрийн хичээлүүдэд 6 дугаар анги дээр аваад явж болно. Гэхдээ ингээд тусдаа хөтөлбөр биш нэг хөтөлбөрт нь багцлаад ингэж гаргаж ирсэн хөтөлбөрийг бол хувьчилсан хөтөлбөр гэж яриад байгаа. За тэгээд сургалтынхаа явцад хүүхэд маань аккаунтаа хэрэглээд явж байхдаа геометрийн арга барил маань ур чадвар маань сайжраад ахаад түвшин тогтоох шалгалтаа хийгээ явж байтал 7 дугаар ангийн 8 дугаар ангийн түвшин хүртлээр сайжрах юм бол яах вэ? Тухай бүрт нь таны хүүхдийн чинь сурагчийн чинь сургалтын хөтөлбөр болвол шинжлэгдээд явна гэсэн үг. Нэг гаргасан хөтөлбөрөөрөө ингээд таг бүтэн жил ажиллаад явах боломжтой байж болно. Гэхдээ энэний хажууд бол хувьчилсан хөтөлбөр цаг тухай үедээ шинжлэгддгээр онцлогтой байгаа. За хувьчилсан хөтөлбөр юг харуулдаг вэ? Adaptive буюу саяны ярьсан цаг тухай үедээ цаг тухай бүртээ тохируулаад хүүхдийн чинь ур чадвар хэр сайжирч байна. Тухай бүрт нь танай хүүхдийн чинь хөтөлбөр арга барилууд нь дасгал ажлууд нь бүгд шинжлэгдээд явдаг ийм
технологиг adaptive гэж яриад байгаа дасан зохицох чадвартай тийм. За ийм хөтөлбөртэй тэгээд дараагийнх нь хувьчилсан төлөвлөгөө. Саяхан бас тайлбарлсан тийм үү? Хувьчилсан төлөвлөгөө болвол шинжлэгдээд явна. Ахаад дээрээс нь зөвхөн математик гэдэг нэг хөтөлбөр биш, математик дотроо үндсэн ур чадваруудын хэсгүүдэд тохируулаад хуваасан ийм хэсгүүдтэй. Тэгэхээр нэг хөтөлбөр боловч үндсэн 4-5 хэсэгтэй тэр 4-5 хэсэг болгон маань яг шинжлэгдээд явах ийм боломжтой гэсэн. Бүгдээрээ дараа нь жишээтэй харъя. Дараа нь өшөө энэ хувьчилсан хөтөлбөрт юу ордог вэ? Өөртөө итгэх итгэл болон урамшлагыг хүүхдэд санал боломж болгож өгнө гэсэн үг. Юу гэсэн үг вэ? Хэрвээ хүүхэд маань 8 дугаар ангийн хүүхэд 8 дугаар ангийн ур чадвартай үнэхээр хичээл дээрээ ямар ч хоцрогдолгүй явж байгаа бол тухайн хүүхэд өөртөө итгэх итгэл нь хичээлдээ оролцох байдал нь шал өөр байдаг. Ямар ч төвггүйгээр гараа өргөөд асуултанд хариулаад ингээд ангийн нэг хэсэг болоод явах чадвартай. Тэгээ өөртөө мэдрэгдэх мэдрэмж нь хүртэл маш позитив буюу яг эерэг мэдрэмжтэй ийм сурагч байна. Хэрвээ сурагч маань 8 дугаар ангийн хүүхэд боловч ангийнхнаасаа нэлээд удаан ажилдаг. Эсвэл үнэхээр тестийнхаа өмнөх тест болон хичээлийнхаа явцад би өөрийгөө хоцрогдолтой гэдгийг мэдчихсэн. Нэг ангийн ч биш, хоёр ч биш, 3 ангийн хоцордсон. Эсвэл хэлний асуудлаас болоод өөртөө тийм итгэл муутай байдаг хүүхэд болвол яг энэ хувьчилсан хөтөлбөрийг дагаж ажилласнараа өөртөө тохирсон хөтөлбөрөөр ажиллаад яваад ихээр өөрөө өөртөө итгэх, өөрөө өөрийнхөө ур чадварт итгэх итгэл нь бол өндөрсөн. Энэ нь бол яг улам хөгжөөд явна гэсэн. За ингэснээр ямар үр дүнтэй вэ гэхээр зэрэг хүүхдүүд маань зөвхөн дангаараа хомскул хийжсэн ч гэсэн тий дангаараа ажилдаггүй. Заавал нэг партнер буюу нэг сурагчтай, ширээнийхээ сурагчдтай эсвэл бас багштайгаа дор хаяжтай ингээд ойлголцох хэрэг гарна. Ингэх болгондоо яг хэр зүйл ойлгов, хаана болохгүй байгаагаа яаж ойлгуулж ярих уу? Тухайн багштайгаа өөрийнх нь харилцаа ямар вэ гэдгээс бас шалтгаалаад би багштаа хэр их мэдээллийг тайлбарж хэлж өгөх үү, өөрийнх нь тухай ярих уу, ярихгүй юу гэх мэтлэн те энэ болгон маань хүүхдийн маань сургалтын арга барил эцсийн үр дүнд бол нөлөөлдгөө. За тийм учраас Excel-ийн юм хувьчилсан хөтөлбөр хэрэглэснээр бас өөрөө сурагчийн өөртөө итгэх итгэл, урамшууллыг нэмэгдүүлэх ийм үр дүнтэй. За ахиц гэсэн хэсэг дээр бол зөвхөн түвшин тогтоох шалгалт нь сарын өмнө хийсэн энэ сар хийлээ гэдэг нөгөө смарт оноогоороо хэр их ахиж ийн гэдэг оноог нь хүүхэд өөрөө хараад ойлгоод явахаас гадна багш нар тьютер буюу давтлагын багш нарч байж болно те. Эцэг эхчүүд бас дэлгэрэнгүйгээр хараад хянаад явах боломжтой юм байгаа. За энэ талаар илүү их мэдээллийг авахыг хүсэх юм бол Мандлаа багш гэсэн YouTube channel-аар ороод вебинар 2 гэсэн бичлэгийг сонирхоод үзээрэй. Тэнд дэлгэрэнгүйгээр ярьсан байгаа. За өшөө бас нэг зүйл ахиц юу яриад байна гэхээр зэрэг ахиц зөвхөн эцсийн түвшин тогтоох шалгалтын оноо дээшилсэн доошилсэн хэмнэдэ байна гэдгээр биш, сурагчийн явцын мэдээллийг авах боломжтой. Үнэхээр нэг ур чадвар дээр гацчаад ингээд яаж сурах арга барилаа олж чадахгүй, хаанаас яаж мэдээлэл авахаа мэдэж чадахгүй байгаа юм бол хүүхдээ яаж туслах вэ гэдгийг олж мэдэхэд тань туслана гэсэн үг болчихж байгаа. За тэгвэл өгшөө ахаад дэлгэрэнгүй жишээнүүдтэй харж үзье бүгдээрээ. Excel математик чухал элементүүд дараагийн жишээнүүдээр анхаарч үзэх зүйлүүд. Нэгдүгээрх сайн хэлсэнтэй Excel математикийн цэцэрлэгийн ангиас ахуулаад 12 дугаар анги хүртэлх бүх математикийн ойлголтуудыг цогцоор нь хамруулсан ийм уялдаа холбоотой хичээлүүдийг, скиллсүүдийг санал болгодог байгаа. Өшөө дээрээс нь Excel-ийг зөвхөн Калифорни мужи гэсэн стандартаар биш бүх мужуудын стандартуудад тохируулаад өөрийнхөө
хувьчилсан хөтөлбөрийг гаргаж авч болно. Хэрвээ танаа хүүхэд та нар Virginia мужид амьдарч байгаа эсвэл Virginia муж руу нүүж ирэх гэж байгаа ч юм уу те ийм төлөвлөгөөтэй болвол Excel-ийнхаа аккаунтыг тухайн мужийнхаа стандартад тохиргоо хийгээд за тэгээд тухайн улсын мужийнхаа стандартад тохируулсан ур чадварын дасгал ажлууд гараад ирнэ гэсэн үг болчихлоо. Тэгэхээр Калифорнид байгаа хүүхэд, Аризонад байгаа хүүхэд, Виржиниад байгаа хүүхэд 6 дугаар ангийн хүүхэд бол 6 дугаар ангид тухайн мужи чинь ямар математикийн ур чадварыг эзэмсэн байх ёстой гэж үздэг, шаарддаг вэ гэдгийг яг хуу мэдэх боломжтой гэсэн үг болж байгаа. Яагаад хэрэгтэй вэ? Хүүхдүүд маань стандарт based тестүүд гэж ярьдаг те стандартын тийм шалгалтуудыг өгдөг жилийн эцэст. Нэгдүгээр ангиас ахуулаад 3 дугаар ангиас ахуулаад 8 дугаар анги дуустлаа жил болгон авдаг. Тэгээд дараа нь хамгийн сүүлийн стандарт тест бол 11 дугаар ангид Калифорни жишээ ингэж авдаг байгаа. За тэр тестийн оноонууд маань нэгдүгээрт бол сургуулийн оноонд нөлөөлдөг. Тийм болохоор сургууль маш чухалчилж үздэг, багш нар чухалчилж үздэг. Зарим мужууд багш нарын цалин бас мужийнхаа стандарт тесттэй холбоотой уялдсан байдаг. Тийм болохоор стандарт тестийг бол маш чухалчилж үздэг. Дээрээс нь 11-р ангийн хүүхэд байх юм бол бусад SAT гэх мэт шалгалтуудаас гадна хэрвээ танаа хүүхдийн тестийн оноог чухалчилж үзэх шаардлага гарах юм бол бас энэ тестийн стандарт тестийн оноог харах коллежууд юм уу эсвэл transfer school-ууд бол асуух тийм магадлалтай ийм болчихж байгаа. За бас тийм боломжийг олгодог байгаа. 3 дугаарт болвол Excel бас сурах бичгтэй эсвэл юу гэж ойлгоод өгөхээр сургалтын хөтөлбөр гэж ярьдаг тийм. Жишээ нь манай хүүхэд маань Калифорни мужийн Northern California буюу Хойд Калифорни мужид байдаг. Тэгээд энэ сургалтын хөтөлбөр маань бол сурах бичиг нь Go Math гэж нэрлэгдэг ийм сургалтын хөтөлбөр дээр суурилж явагддаг ийм байгаа гэх юм бол би хүүхдийнхаа хичээл дээрээ хийж байгаа ажлуудыг бас гэртээ давтаж хийх гэсэн энэ ажилтай нь уялдуулъя гэж сонгох юм бол яг сурах бичгийн сонголтууд ийм банк өндөртэй байгаа. Бас тэрийг харуулъя. Дөрөвт гол чухал элемент бол хувьчилсан тест бэлтгэлийн төлөвлөгөө гаргахыг бол маш хэлбэрээр шийдээд өгчихсөн байна. Хэрвээ танай хүүхэд SAT, ACT болон яг MAP тест гэж ярьдаг NWEA гэсэн гих мэтчлэн зөвхөн энэ гурав ба штэ нийтэд танигдсан өргөн дэлгэрээр хэрэглэгддэг, шаарддаг, асуугддаг ийм тестүүдэд бэлтгэл хийж байгаа бол хийхээр төлөвлөж байгаа бол танай хүүхэд аль хэдийнэ бол яг бие дааж суралцах чадвартай болчихсон байгаа гэж үзэж болно юм. Хэрвээ тийм бие дааж суралцах чадваргүй байгаа бол тест бэлтгэлийн ажил бол маш хэцүү болно. Заавал багш авах хэрэгтэй болно. Багш нь заавалчгүй нэгчлэн яг ажиллах шаардлагатай болно. Боломжгүй зүйл бол биш. Гэхдээ багшийн ажлыг маш хэцүү болгож өгнө гэсэн үг. Тийм учраас нэгдүгээрт хүүхдийнхаа болон яг өөрийнхөө сурагчдын бие даан ажиллах ур чадвараар анхаараарай. Ингээд анхаарсныхаа дараагаар яаж энэ тестүүдэд зориулсан хөтөлбөрийг гаргаж авч болох вэ гэдгийг харуулна гэсэн. За ингээд жишээн дээр харж үзсгээ бүгдээрээ. За энд нэгдүгээрт жишээний хүүхэд маань математикийн хичээл Excel аккаунтаараа ороод үзчихлээ. Математикийн хичээл дээр өмнөх вебинар дээр ярьсан байгаа ийм ангидаа зориулсан ангийнхан төвшөнд насанд нь тохируулсан ийм skills-ууд буюу яг ур чадварын дасгал ажлууд ингээд явж байгаа. Энд чинээс өөрөө сонгоод өөрийнхөө хөтөлбөрийг гаргаад явах боломжтой. Үүнтэйгээ уялдуулсан яг бяцхан хичээлүүд байгаа, видео хичээлүүд байгаа. Тэднэрээс бас сонгоод аваад ингээд үзэх боломжтой. Өөрөө хөтөлбөрөө гаргаад явж болно гэсэн. Жишээний 8 дугаар анги байх юм бол яг иймэрхүү хичээлүүд байна гэсэн. Хичээлүүд нь яаж харагдах нь харъя. Зөвхөн тест материал юм уу эсвэл маш олон YouTube хичээлүүд дотроос ингэж шүүж үзүүлгүйгээр яг мэддэг ёстой зүйлүүдийг багцлаад ингээд оруулчихсан хичээл байж байгаа. Хичээлээ үзээд хичээлтэйгээ уялдаатай дасгал ажлуудыг хамт ажиллаад явах боломжтой. Дасгал ажлууд нь хаана китамтай харьцуулах юм бол яг дасгал ажлууд нь ажиллах болгонд өөр асуултууд банкудаар орж ирнэ гэсэн үг. Нэг хариулсан дасгал ажлууд нь дахин гарч ирэхгүйгээр. Тийм болохоор яг practice хийх боломж
маш өндөртэй ийм болчихж байгаа. За ангийн түвшин зориулоод бол үзэхэд бол ийм байгаа. Маш хялбархан. Тэгээ өмнөх вебинараар ярьсан энэ topics, weekly plans гэдгийг яаж хэрэглэх вэ гэдгийг бол ярьчихсан байгаа. За skill plans гэдэг дээрээс маш олон сонголтуудыг авч болно. Нэгдүгээрт болохоор зэрэг ярьсан state standards гэсэн тийм. Жишээ нь энэ хүүхдийн стандарт бол Калифорни мужийн 8 дугаар ангийнх гэдгээр тохиргоо хийчихсэн байж байгаа. За хэрвээ манай хүүхэд өсвөл сурагч маань өөр мужид байдгаа гэх юм бол энэ дараа нь мужаа сонгож явчихна. За бүгдээрээ Аризона харъя. Аризонагийн стандарт гараад ирлээ. За энэ чинээс ангийнхаа түвшинг сонгоод 8 дугаар ангийг бас сонгоод үзье. За ингээд боломжууд нь гараад ирнэ гэсэн үг. Стандартууд нь бичигдчихсэн. Тухайн стандартыг би чек марк хийх буюу би одоо маш сайн эзэмсэн гэж үзэхийн тулд ямар ур чадваруудыг би эзэмсэн байх ёстой вэ гэдгийг энэ ч жагсаачсан. Тухайн ур чадвартайгаа холбоотой дасгал ажлууд нь ингээд гараад ирнэ гэсэн үг. За ингэж нэг сургалт хөтөлбөрөөр гаргаж болно. Сонгож авсан сургалтын хөтөлбөрөө өөрөө яг хуу принтерлээд гаргаад явж болно. Зарим хүмүүс яг бит материалтай ажиллахыг хүсдэг тийм үү. Тэгээд цагтлаад юм уу эсвэл жагсаалтын дагуу өдөр хоног товлоод ингээд ажиллаж болно. За эсвэл дээрээс нь зөвхөн яг хуу стандартын дагуу явж байгаа ч боловч би зөвхөн геометрийн хичээлүүдээр илүү төвлөрч ажилламаар байна гэх юм бол геометрийг сонгоод геометртэй холбоотой стандартууд гараад ирж байгаа. Яг л адилхан түүнтэйгээ зориулсан уялдсан хичээлүүд байгаа. Ямар ур чадваруудыг эзэмсэн байх ёстой гэж энэ стандарт заадаг вэ гэдгийг жагсаалтын дагуу ур чадваруудыг ажиллахад бэлэнгээ гараад ирж байгаа. Ийм байгаа. За ингэж нэгдүгээрт стандартад зориулаад тохируулаад сургалтын хөтөлбөрөөр гаргаж авч болно. За тэгээд дараагийнхыг харъя. За стандарт дээр ингээд тохируулж болдгийм байна. Стандартаас гадна дахиад textbook сонгож болно. Энэ чинээс textbook хараад ирэхээр elementary буюу бага ангийнх, middle school тэгээд тэнгуүтээ upper grades гэдэг ихээр зэрэг high school явж байгаа. Higher education гэхээр бол зарим high school буюу ахлах сургуулийн хүүхдүүд маань 11, 12 дугаар ангиасаа эхлүүлээд ахлах сургуулийн математикаас илүү хэмжээний математик үзээ явчихж байгаа. Тэд нэр орж болно. Ерөнхийдөө college level буюу их сургуулийн хэмжээ хүртэлх эхний жилийн математик хүртэлх математикуудад higher education math гэдээ ороо явцсан байгаа. Бүгдээрээ жишээнүүдийг харъя. За өмнө нь дурдсан нэг textbook байсан тийм үү? Californiад бол Go Math гэсэн ийм стандарт textbook-ийг маш олон сургуулиуд, маш олон дистриктэд хэрэглэдэг. Go Math жишээ нь бэлтгэлэнгээс ахуулаад 6 дугаарын хүртэл elementary буюу бага ангийнх гэж явж байна. Ингээд дөрвөлжлөрөө харъя. Middle grades, let's find Go Math. Энд чи гараад ирлээ. Go Math болоод ирэхээр 6 дугаар анги, 7, 8 дугаар ангийг дахиад оруулчихсан. Ягаад 6 дугаар анги дахиад орцсон байгаа юм бэ гэх юм бол зарим дистриктэд бол сургуулийн дөрвүүд бага анги нь K-гээс 6 дугаар анги хүртэл орсон байгаа. Ингээд дунд сургууль болохоор зэрэг зөвхөн 7, 8 дугаар анги. Манай сургууль дээр бол 7 дугаар ангийнх байгаа, 8 дугаар ангийнх байгаа. Манай сургууль дээр дунд сургууль боловч 6 дугаар анги байхгүй ийм байж байгаа. За тийм учраас зүгээр дахин давтаад багцд нь оруулчихсан байж байгаа. Ийм. За ахлах сургуулийг харъя. Ахлах сургууль руу ороод ирлээ. Ахлах сургууль дээр ороод ирэнгүүтэл манай сурагчдын ихэнх сонгож авдаг сургалтын textbook хөтөлбөрүүд бол энэ байна. Illustrated Math гэж байдаг. IB програмтай тийм сургуулийн хүүхдүүд бол IB-гийн textbook-нууд бас байж байгаа. Year 1, Year 2 гэж явдаг. Гэх мэтлэнгээр зөвхөн 2 жилийнх биш. За Eureka байна. Engage Math байна. Гэх мэтчлэн Engage Math гээд ахаад энэ чинь тийм үү тухайн хөтөлбөр хэрвээ өшөө дээшээ задаргаатай явдаг болвол
ороогүй байх юм бол өмнөх ангиудыг ингээд тавсаргаад оруулчихсан юм байж байгаа. За ингээд текстбукн дээрээ тохируулаад цуурлаад бас сургалтын хөтөлбөрөөр гаргаж болно. Жишээ нь энэ хүүхдийг 8 дугаар ангийн хүүхдийн сургалтын материалыг харъя. За ингээд текстбук. За манай хүүхэд одоо жишээ нь ихэнх багш нар Google Classroom юм уу те өөрсдийнхөө вебсайт дээр календар гаргадаг, сургалтын календар. За 3 сарын 20 31 нэгд өдөр те 3 сарын 31-нд бид нар бүгдээрээ тэгштгэлийн систем гэсэн хэсгийг үжиж дуусганаа. Тэгээд unit test буюу яг уу module 8 дахь юнитийнхаа тест нь бэлдэж эхэлнэ гэсэн ийм календартай байх юм бол хүүхдийн хичээлийг тест эхлэхээс өмнө давтахад нь туслая гэд ингээ яг тухайн багшийн заасан календар дээр заасан текстбукийнх нь яг адилхан хэвлэгдсэн хаягтай тэгээд дээрээс нь яг уу задрагаанууд нугаа хичээл 1, хичээл 2, 3, 4, 5 гэд ингээд төгсгөлд нь яг уу хамгийн сүүлд өгшөө төвшин ахиулаад дэлгэрэнгүй мэдхийг хүссэн хэсгүүдийг нэмээд оруулчихсан юм байж байгаа. За ингээд энэ чинээс нэг хичээлийн сонирхоод үзчихье. Энэ чинээс special systems гэсэн байгаа. Special systems гэж яг ямар системийг яриад байгаа юм бэ? Харъя. Ингээд хичээлээ сонгоод гаргаад ирэнгүүт нь яг дасгал ажил байна. Дасгал ажилтайгаа холбоотойгоор би ерөөсөө энийг ойлгохгүй байна. Надад тусламж хэрэгцээтэй байна гэх юм бол яг энэ ч жишээ өгөгдсөн байж байна. Жишээ үзэж болно. Дэлгэрэнгүй тайлбартай. За дэлгэрэнгүй тайлбарууд нь бол бүгд яг key ideas буюу яг мэдж явах ёстой хэсгүүд гарч ирж байна. Solutions буюу яг хариу нь яаж олж мэдэх ёстой вэ гэдгийг гаргаж ирж байгаа. За тэгээд дээрэс нь үүнтэйгээ уялдсан видео хичээл тэгээд үргэлжлүүлээд үзэх хичээлүүдийг жагсаачсан. Ингэж гарч ирж байгаа. За буцаад practice буюу дасгал ажил руу очие. За ингээ ингэжсэнаа би өшөө нэмэлт тусламж хэрэгцээтэй байна, support хэрэгтэй байна гэх юм бол видео хичээл үзэж болно. За өмнөх текстбукн дээрээсээ би зөвхөн нэг хичээлээр нь үзэхгүйгээр би хөтөлбөр гаргамаар байна гэвэл яах вэ? Skill plans гэж гараад ирж байгаа. Эсвэл дасгал ажлууд нэлээд хийгээ явсан. Бүтэн сар болчлоо, 2 сар болчлоо. Хэр үр дүнтэй явсан бэ? Хичнээн цаг суусан юм бэ? Хичнээн хичээлийг би амжилттай үүсгэсэн байна вэ гэдгийг харахыг хүсэх юм бол view reports гэж гарч ирнэ. За энэ хүүхэд бол энэ номыг сонгож ажиллаагүй байгаа учраас энэ чи ямар ч задрагаа бол байхгүй гарч ирж байна. Гэхдээ жишээг нь харуулъя. Энд чи бол яг бас дасгал ажил болгоноор нь бүгдээрингийн маш наривчлаад ингээд жагсаасан ийм хянах боломжийг бол багш нарт эцэг эхчүүдэд олгодог юм байгаа. За буцаад энэ хүүхдийн өмнөхдөр очиод skill plan. За хэрвээ би хөтөлбөр гаргаж үзэж байгаа бол ямар хөтөлбөр гаргах вэ? Хөтөлбөр маань болохоор яг тухайн текстбукн дээрээ тохируулсан задрагаатайгаа гарч ирж байгаа. Гэ module 5, module 6 гэдэг тэнгуүтээ дотроо хичээлүүд нь задрагатай. За энэ unit буюу энэ дотроо хичээл 1, 2, 3, 4 гээд эднэртэйгээ холбоотой дасгал ажлуудыг би хиймээр байна гэх юм бол энэ ч ингээд линктэй байж байгаа. Үргэлжлүүлээд дасгал ажлууд хийж болно. Яг өмнөхтэй адилхан ахиа хичээл үзэж болно, видео сонгож болно. Эсвэл шууд үргэлжлүүлээд өөрийнхөө ур чадвар дээр суурлаад ажиллаад явах боломжтой юм байна. За би өшөө цаашаа үргэлжлэхээс өмнө нэг зүйл хэлье. Энд чи бүртгүүлсэн хүний нэг нь асууж байсан. Энд гарч ирж байгаа оноо манай хүүхд ерөөсөө D-гээс илүү гарахгүй байна гэдэг. D гээд би ерөнхийдөө юуг нь ойлгосон бэ гэхээр энд гарч байгаа оноо маань smart score гэж байна тийм үү? Ингээд out of 100 гिचгэрээ зэрэг нэг 100%-аас гарч байгаа юм шиг боловч яг хэрвээ та яг энэ асуултын тэмдэгтэй хэсгээр hover буюу даралгүйгээр ингээд маусаа авчиад үзэх юм бол
тайлбар нь гарч ирж байгаа. Smart score гэж юу вэ? Энэ бол зөвхөн 80-аас 90 хүртлээр B 90-ээс 100 хүртлээр A авчлаа гэсэн ийм дүн болвол ерөөсөө биш ээ. За тэрийг бас анхаарах хэрэгтэй. Ихэнх багш нар болон ийм smart scoring амжилттай түүхүүд бол дандаа 70 хүрээд эсвэл 80 хүрээд зогсоогоод үргэлжлүүлээ дараагийнхаа дасгал ажлуудыг хийгээ явдаг юм байгаа. 90 хүрчингүүт 90-ээс 100 хүртэл бол маш хурдан давтамжтайгаар шинэ асуултууд гарч ирдэг. Зарим хүүхдүүд бол яг хурд болвол нэг тийм хүчтэй тал нь биш. Хурдтай ажиллахаасаа илүүтэйгээр маш нухацтай сайн бодоод гүнзгий ажиллах туртай хүүхдүүд тэгж ажилдаг хүүхдүүд байдаг. Тим сурагчид бол 90-ээс дээшээ гараад ирэхээр нөгөө хурдцтай гарч ирж байгаа асуултуудад бухимддаг юм тохиолдол байдаг. Бухимдаад ирэхээр зэрэг хүүхэд маань сурах сонирхол буурна. Биечил суралцах тийм боломж нь бас магадлал нь багасаад явчих юм боломжтой. За тийм болохоор бас smart score гэдгийг бас анхаараарай. Хичнээн минут хичнээн цаг энэ дасгал ажил дээр зориулсан байна. Хэдэн асуулт хариулсан байна гэдгийг нь бас сонирхож үзэж болно. За ингээд үргэлжлүүлээд хувьчилсан хөтөлбөр өөр ямар аргаар гаргаж болох вэ гэдгийг харъя. За хувьчилсан хөтөлбөрийг бүгдээрээ мужийнхаа стандартаар тулгуурлаад яаж гаргаж авах вэ гэдгийг харсан. За ахиад бүгдээрээ хувьчилсан төлөвлөгөөгөө textbook буюу сургалтын хөтөлбөр дээр нь эсвэл сурах бичиг дээр нь тулгуурлаад яаж гаргаж авч болох вэ гэдгийг харлаа. За одоо тэгвэл бүгдээрээ тест нь бэлтгэж байгаа хүүхэд яах вэ гэнэ. Тестэнд бэлтгэж байгаа хүүхэд байх юм бол ийм олон төрлийн тестэнд бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрөд гарч ирж байгаа. За ACT гэхэд л яг ACT дотроо олон төрлүүдтэй ингээд хавсрагсан төрлүүд нь байгаа. Үүнээс цааш олон төрлүүд ч байж байгаа. За ингээд үргэлжлүүлээд харъя. Манай сургууль дээр жишээ нь яг одоо энэ 7 хоногт бол сурагчид маань iReady гэсэн ийм диагностик буюу түшин тогтоох тестэн дээр ажиллах хэрэгтэй болчихж байгаа. За жишээ нь iReady хэрэглэж байгаа хүүхдүүд маань 8 дугаар ангийг хараад үзье. 8 дугаар анги. Яг түрүүнийхтэй адилхан яг зөвхөн 8 дугаар ангийн математик гээд нэгдсэн юм ерөнхий дасгал ажлууд гэлтгүүгээр тэрэн дотроо ур чадвар болгонд нь яг тохируулсан ийм бүтэц байж байгаа. Зөвхөн геометрийн хичээл дээр манай хүүхэд анхаарах хэрэгтэй гэх юм бол яг геометри сонгоод түүндээ тохирсон дасгал ажлуудыг хийгээ явж болно. За энэ iReady гэж жишээ нь энэ тестинг оноо яаж гарч ирдэг вэ? Задрагааг нь харъя. За хэрвээ танай хүүхэд сургууль дээрээ iReady гэсэн ийм тест авдаг бол ерөнхийн нэг оноо өгөгддөг. За жишээ нь 540 гэдэг үзье. Манай хүүхдийн ерөнхийн оноо 540 байсан математик дээрээ. Тэгээд тэрний задрагаа нь яг numbers and operations дээр болохоор зэрэг 400-тай байлаа. 400-тай. За тэгээ дараа нь айлгавартай холбоотой оноо болвол 590 байсан. Бүгдээрээ зүгээр жишээ үзье те 485 байсан, 95 байсан гэд. Тэгээд геометрийн оноо бол ерөнхийдөө жоохон доогуур гарч ирлээ гээд 490 байлаа. 8 дугаар ангийн хүүхэд ийм үү гарч боломгүй гээд ингээд чи. За зөвхөн математикийн хэсгийг нь ингэж хийж агаад төлөвлөгөө гаргаж болно. Хэрвээ та 2 хичээл хавсрагсан аккаунттай бол хуулингийн зэрэг гаргаж бас болно. Өөрийн чинь сонирхол байгаа. За ингээд үзье. 8 дугаар ангийн хүүхэд ийм оноотой байх юм бол ямар дасгал ажлуудыг хийх вэ гэдгийг шууд нөгөө Excel-ийнхаа маш олон нөгөө 390 хэдэн skills-уудаас бүгдийг шүүгээд нэг доор нь хавсаргаад ингээд хөтөлбөр гаргаад өгч байгаа. За хөтөлбөрийг нь сонирхоод үзье. Numbers and operations гэсэн хэсэг дээр хамгийн эхлээд анхаарах зүйлүүдээ ингээд жагсаацсан. За хөтөлбөртэй байж байгаад би яаж хөтөлбөрөөр хэрэглэх вэ гэдвэл таны өөрийн хүсэл болчихж байгаа. Шууд жагсаалтын дагуу өдөр болгон 15-аас 20 минут суугаад явмаар байна. Эсвэл нэг жагсаалтаас нэгээр нь нэг бүрчлэн хийгээд
явмаар байна. Эсвэл numbers and operation-аас нэгийг хийгээд дараа нь algebra and algebraic thinking гэдгээс нэгийг хийгээд өөрийнхөө өдрийнхөө ч юм уу 7 хоногийнхоо төлөвлөгөөг бас гаргаад явж болно. За ингэж гаргаж авахын онцлог нь юу вэ гэх юм бол яг өмнөх хийсэн тестийнхаа оноон дээр суйрлаад тэр оноогоо яаж ахиулах вэ гэсэн ийм зорилт тавиа явж байгаа хүнд яг тохирсон хувьчилсан ийм ямар ч 8 дугаар анги юм уу 7 дугаар анги гэсэн ангитай нь уйлдуулаагүй зөвхөн тестийн оноотой уйлдуулсан ийм хөтөлбөр гарч ирж байгаа. За сургуулийнхаа ямар тест хэрэглэдгийг олж мэдэх хэрэгтэй болно. Үүнийхээ дараагаар яг өөрийнхөө update personal plan гэдэг дээр хувьчилсан хөтөлбөр дээрээ хүүхдийнхээ оноог хийгээд ингээд явж болно. За өшөө өөр тест сонирхоод үзье. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж асуугддаг тестүүдийн нэг бол SAT мэдээж. SAT өөрийнхөө study plan-ыг гаргах уу эсвэл математикийг сонирхоод үзэх үү бүгдээрээ харъя. Зөвхөн математик гэдээ гаргаад ирлээ. Бас адилхан сонголтууд өгч байгаа. За ингээд онооны range буюу яг хэрвээ манай хүүхэд 370-аас доош оноотой одоогийн байдлаар pre-SAT хийж үзсэн ч юм уу эсвэл үнэхээр SAT-ийн тестийг хийгээд ийм оноо авсан бол яах вэ? Хэр их хэмжээний ямар дасгал ажлуудыг хийх вэ гэдэг үнэхээр overwhelming буюу ийм low бага оноотой байх юм бол санаагаар уналгүйгээр яг төлөвлөгөө гаргаад явмаар байна гэх юм бол оноонд чинь тохируулаад гаргаад ирнэ гэсэн үг. За ингээд дасгал ажлууд маань болохоор зэрэг энэ дасгал ажил хэддүгээр ангиас ирсэн бэ гэдгийг бас харах боломжтой. Эсвэл шууд зүгээр хэвлж гаргаж агаад заавал хүүхдийгээ чи одоо энэ чинээс 3 дугаар ангийн юм мэдхгүй ингэж гарч ирсэн байна штэ тэр гэсэн ийм асуудал гаргалтгүйгээр сайхан энэ хөтөлбөрийг хэвлээд гаргаж болно. Хэвлэж гаргасныхаа дараагаар нэгэнгүүгээр хийгээ явж болно. Хэвлээд гаргахыг хүсэх юм бол яаж харагдах вэ? Ингэж харагдана. Хэвлэж гаргасан хэсэг маань жишээ нь IELTS-ийн skills буюу энэ бол UG6 гэдэг дээр ажиллах юм байна. Энэ чинээс бол яг адилхан ингээд линктэйгээ холбогдоод ирнэ гэсэн үг болчихж байгаа. Ингээд хэдгээр анги явах гэдэг нь угаасаа ингээд гараад ирчихэж байгаа. За тийм болохоор энэ бол хувьчилсан хөтөлбөрүүд байгаа. Хувьчилсан хөтөлбөрүүдийн давуу тал бол яг тухайн сурагчийн, тухайн хүүхдийн хэрэгцээнд тохируулсан байгаа. Тухайн хүүхдийн хэрэгцээ математик гэсэн ганцхан оноо биш, математикийнхаа ур чадварыг, ойлголтуудыг 4, 5 үндсэн багцуудад задлаад ийм задрагаатаа гаргаж өгж байгаараа онцгой. Задрагаан дотроо ахаад геометр дотроо 3D 3D тийм shape-нуудын volume эзэлхүүнийг олох. За тэр нэг хэсэг байна. Эсвэл геометр дээр 8 дугаар ангийн хүүхдүүд юу үзэж байна? Translations гэсэн зүйл байгаа. Дүрсийн хувиргалтууд байгаа тийм үү? За энэ хоёрын нэг нь яг 8 дугаар ангийнхаа түвшин дээр гараад нөгөөх нь болохоор зэрэг 8 дугаар ангийн түвшин биш 7 дугаар ангийн early 7 дугаар анги буюу 7 дугаар ангийн эхний хэмжээний юм байна гэх юм бол геометр дотроо ч гიშгсэн ахаад өөр түвшингүүдийг хамттгаад хослуулад гаргаж ирж байгаа. Ийм төлөвлөгөө учраас ингээгээрээ онцлогтой. Үнэхээр хүүхэд маань өөрсдөө self aware буюу өөрийнхөө тухай үнэнчээр мэдэх хэрэгцээтэй байна гэх юм бол ингээд харагдаад явчихна гэсэн. За буцаад бүгдөө дахиад харъя. My Excel өөрийн чинь оноонууд ямар ажлууд хийжсэн ийм үндсэн түүхүүд гараад ирнэ. Өөрийн чинь study plans буюу гаргасан сургалтын хөтөлбөр чинь хаана байна вэ гэдэг маань хамгийн ихний хуудас дээр чинь ингээ гараад ирж байгаа. Заавал олон дэлгэцүүдийг дамжихгүйгээр шууд энэчнээсээ өөрийнхөө план руу орж болно. За эсвэл learning гэдэг рүү ороод learning дээрээсээ math гэд эхэлж болно. Эсвэл learning гэдгээсээ skill plans гэж орж болно. Skill plans-аас юу хэрэглэх вэ гэхээр Excel-ийн хөтөлбөрүүдээр явж болно. Эсвэл мужийнхаа стандартад тохируулаад хөтөлбөрөөр гаргаад явж болно. Эсвэл хүүхдийнхаа сургуулийн хичээл дээр үзэж байгаа текстбук дээр нь сургалтын номон дээр нь сургалтын хөтөлбөр дээр нь
тохируулаад түүнтэй нь уялдуулсан ийм хөтөлбөрийг гаргаад явж болно. Хамгийн сүүлд нь бол яг хуу эсвэл хэрвээ ямар нэгэн олон танигдсан ийм стандарт тестэд бэлтгэж байгаа бол тухайн тестээ сонгоод тэр тестийнхаа төвшөнд тохируулсан ийм уялдаатай дасгал ажлуудыг хийж явж болно гэсэн. За буцаад энэ тест хэсэг дээр ороод өөр нэг зүйл сонирхоод үзье. SAT. SAT дээр math байна, reading and writings гэж байна. Эсвэл шууд өөрийнхөө хөтөлбөрийг хоёулангийн хавсгасан ийм төлөвлөгөө хийж болно. За одоо бол SAT-гийн бэлдэж байгаа хүүхдүүд маань 3 дугаар сар гэдэг чинь 5 дугаар сарын сид судал авсан хүүхдүүд бэлдэж байгаа. Энд чинээс өөрсдийгөө шалгаад үзэж болно. Хэрвээ үнэхээр төлбөртэй сургалт ч юм уу те ямар нэг юм аваа явж байгаа бол бас түүнийхээ хажуугаар уялдуулаад өөрөө бие дагаад суралцаад явмаар байна. Хавсаргаад явмаар байна. Гэх юм бол өөрийнхөө ерөнхийдөө авсан байгаа оноогоо энэ чинээсээ хийгээд үргэлжлүүлээд явах боломжтой. За эсвэл давтлагын багш авж байгаа бол давтлагын багштайгаа хамт сууж агаад энийг бас хэрэглээд явах боломжтой юм байгаа. За буцаад бүгдээрээ өнөөдрийнхөө ярьж байгаа хэсэг дээр болвол миний яаччих. За ийм дөрвөн үндсэн зүйлсээр яг хаа тулгуурлаад өөрсдийнхөө хөгжилсөн төлбөрийг гаргах боломжтой. Сурагчдад суралцж байхад те сурахт нь дэмжлэг үзүүлэх ямар зүйлсүүд IXL Math санал болгодог вэ гэдгийг үзье. За саяын жишээнүүдээс бас харагдсан тий step by step буюу яг алхам тутамд нь шинжлэгдэж байгаа interactive буюу ийм дасан зохицох ийм технологиор суурилсан ийм жишээнүүд гарч ирнэ, хичээлүүд нь гарч ирнэ. Дасгал ажлууд нь бүгд яг уялдаатай шинжлэгдээд явдаг юм байгаа. Тухайн алхам бүрдээ яг бас зориулаад холбоотой видео хичээлүүд гарч ирнэ. Минис гэж ярддаг. Зөвхөн бичлэгтэй хэсэг гарч ирнэ. Хичээлүүдээс гарч ирнэ. Эсвэл бас ангиасаа тохируулаад 5 дугаар анги хүртэлх ангийн түвшнүүдэд болвол games гэж байгаа. Яг тухайн ажиллаж байгаа дасгал ажил юм уу ур чадвартай нь холбоотой уялдаа холбоотой ийм educational тийм games тоглоомууд гарч ирнэ. Зүгээр тоглоод пауз хийгээд завсарлаад fun байгаад өнгөрөхөөсөө илүүтэйгээр бас яг тоглонгоо суралцаад явах боломжтой ийм боломжуудыг олгодог. За хоёрт нь дахиад нэг supporting жишээ бол error буюу алдаа гаргачихлаа. Буруу хариулаад байна. За энийг нэг жишээг үзье. Хэрвээ сурагч маань асуултанд хариулж явж байгаад буруу хариуллаад байна. Буруу хариулаад байвал яах вэ? Үргэлжлүүлээл буруу хариулаад байх уу? Эсвэл тухайн хүүхэд маань яах вэ? Буруу хариулсан дээрээсээ надад ямар одоо жишээ нь энэ чинээс үзье. Integers гэж ороод ингээд энэ асуултан дээр ингээ хариулах гэж байгаад би ингэж ингээд өгчээ. Буруу хариулчлаа. Буруу байна гэд ингээд дахиад шинэ асуулт гараад ирэхээсээ илүүтэйгээр яг буруу хариултан дээр чинь тайлбар гарч ирнэ. Review буюу дахин давтах хэсэг гарч ирнэ. Тухайн үедээ богино хэмжээний яг сануулга өгөө явчихж байгаа. Энэ хоёр яг тоонуудыг харьцуулахын тулд юу анхаарах ёстой вэ? Миний хариулт ийм байсан байна. Гэхдээ яг жишээ нь ажиллахын тулд би юу анхаарах ёстой вэ гэдэг маань давхар гараад ирж байгаа. Энд ч хариултан дээр байна. За ингээд би чинээс ойлголоо гэх юм бол үргэлжлүүлээд явж болно. Хэрвээ би саяга ер нь бол нэг сайн ойлгохгүй байна гэх юм бол ахиад харж болно. Өөр жишээн дээр тайлбарлаж байна тийм үү? Жишээ нь
-3 хасах 3 болохоор зэрэг яг хуу 7-оос нэмэх 7-оос бага байна. Яагаад вэ гэд ингээд тоон шугамн дээр харьцуулаад харуулсан байж байна. Тохируулаад уялдаатай хичээл үзье гэх юм бол ингээ гараад So let's compare and order integers. But first, what's an integer? That's a great question. Integers are special kind. За гэх мэтлэнгээр яг богино хэмжээний энэ хичээл бол 6 минут бараг 7 минут шахав юм хичээл байна. Зарим хичээлүүд нь ерөөсөө 3-4 минутын ийм видео хичээлүүд гараад явна гэсэн үг. Ийм болчихж байгаа. За тэгэхэд хүүхэд мань хэрвээ алдаа гаргах юм бол яах нь вэ? Тухайн алдаан дээрээсээ дахиж суралцаад дахин ижил алдаагаа гаргаад зөвхөн смарт оноогоо ахиулахын тулд биш хамгийн гол нь суралцаад явах нь чухал шүү гэдгийг бол бас анхааруулах хэрэгтэй. Суралцаад явна, алдаанаасаа суралцаад тэр адилхан алдаагаа дахин гаргахгүйгээр ингээд өсөөд өөртөө хувьчилсан тийм өсөлт гаргаад ахиц гаргаад явах ийм боломжтой байгаа. За 3 дугаар support буюу дэмжлэгийн хэсэг бол мэдээж түрүүн хэлсэн байгаа видео хичээлүүд байна. Минис гэхээрээ яг хуу видео хичээлтэй ахаад хажуугаар нь бичвэртэйгээр ингээд жижигхэн богино хэмжээний хичээлүүд байгаа. Эсвэл зөвхөн бичвэр дангаараа орж ирсэн ийм өөрөө уншаад дагаж бичээд яаж тэр материалаа ашиглахыг хүсэж байна. Тэрийг та өөрөө шийдэж болно. Ингээд ашиглаад явах боломжтой олон янзын support буюу дэмжлэгийн хэсгүүд байгаа. За тэгээд энэ дэмжлэгийн хэсгүүд бол яг хуу жишээ нь видеос байна, минис эсвэл юм хичээлтэй хэсгүүд бол жишээ нь зөвхөн сурагчдад бас биш хүүхдэд тусахыг хүсэж байгаа, гэрийн даалгавартанд тусахыг хүсэж байгаа эцэг эхчүүдэд эсвэл та давтлагын багштай бол давтлагын багш нь өөрсдөндөө хэрэглэх материал болгож авч болохоор ийм давуу талтай байгаа. За өнөөдрийнхөө вебинарыг дуусгахаас өмнө сануулж хэлэх нэг зүйлсүүд байгаа. Яагаад аккаунт авах хэрэгтэй вэ гэд өнөөдөр ярьсан тийм ээ. Хувийн суралцах төлөвлөгөө буюу хувьчилсан хөтөлбөрүүд гаргах ийм боломжтой. Хувьчилсан хөтөлбөрүүд бол зөвхөн яг нэг удаагийн хөтөлбөр гаргаад тэгээд тэрийгэ бүтэн жир хэрэглэх биш. Тухай буйтай танай хүүхдийн сурагчийн төвшин ахих, ур чадвар ахих тусамд яг хөтөлбөр маань шинжлэгдээд явдаг ийм дасан зохисох чадвартай хөтөлбөр байгаа. За хэрвээ өнөөдрийн вебинарын дараа та аккаунттай болохыг хүсэх юм бол 2 янзын боломж байгаа. Нэг удаагийн 199 мянган төгрөг эсвэл $59 төлөөд бүтэн жилийн аккаунт математик, англи хэл тасаргасан ийм аккаунт байгаа. Эсвэл та зөвхөн математик, эсвэл зөвхөн англи хэлтэй ийм аккаунт авахыг хүсэх юм бол нэг удаагийн 150 мянган төгрөг эсвэл $45 төлөөд бүтэн жилийн хязгааргүй хэрэглэх хэрэгтэй ийм аккаунт авах боломжтой байгаа шүү. Та Мандлаа багш гэсэн Facebook хуудасаар эсвэл Excel with Мандлаа багш гэсэн групп руу ороод дэлгэнгүй мэдээлэл аваарай. За ингээд та хэрвээ асуух зүйл байвал асуугаарай.